За одоо жишээ бодлого авъя. За жишээ бодлогын хурд нь өгсөн байна. Хурд хугацааны график. Харин энэ графикийг бид нэр хурдтгал за байршлын график руу шилжүүлье. За ингээд болохоор энэ хөдөлгөөн маань болохоор ерөнхийдөө дөрвөн одоо өөрчлөлтөөс хамаарч ямар байна гэхээр анх хөдөлгөөний хурд нь тэг байж байгаа 20 секундын хугацаанд хурдсан 30 м/сек болсон дараа нь 30 м/сек хугацаанд тогтмол яваад дараа нь хурдаа удаашруулаад 60 секундын хугацаанд агшинд хурдтай болсон. За энэ үеийг юу болсон бэ гэхээр энэ бол үргэлж уушаа чиглэлтэй байна. Тэгэхээр хурдсаад тэгээд хурдтай явж байгаад удаашраад зогссон. За зогсолт хийж. Энд яагаад зогсолт хийж байгаа вэ? Хурд нь тэр үжиж байгаа. Эндээс хойш уцаж ухраад яасан гэхээр яг тэр хурдцлаараа уцаж ирсэн. Яагаад тэр хурдцлаар яасан гэхээр энэ бол нэг ижил шулуун байгаа учраас. За эндээс хэдүүлээд хурдтгал за тэгээд байршлах цаанд яваа шилжүүлээ. За эндээс нэгдүгээр хөдөлгөөний буюу А1 гэсэн хурдтгалыг бол А1 гэсэн хурдтгалыг болох бол хурдны өөрчлөлтийг дельта V болон дельта T гэж. За нэг төрлийн хурдны өөрчлөлт. Хурдны өөрчлөлт эцсийн хурдаас хасах анхны хурд, эцсийн хурд нь 30, анхны хурд нь тэг, тэр 30-аас хасах нь тэг, хуваах нь хугацааны өөрчлөлт 20-оос хасах нь тэг. За энэ нэг м/секунд, нэг м/секунд. Ингээд 1.5 м/секунд квадрат. Энийг юу гэж унших вэ гэхээр хурд нь секунд бүр 1.5 м/секундээр x чинь гэж үзсэн. Ирээд тавьдаг. За А2 хурдталыг харъя. А2 хурдталыг явуулах юм бол 2 дахь хурдны өөрчлөлтийг 2 дахь хугацааны өөрчлөлтөнд тавьчихвал. За эндээс юу болох вэ гэхээр эцсийн хурд нь 30, анхны хурд нь 30, тэгээд 30-аас хасах нь 30. Хугацааны өөрчлөлт 40-оос хасах нь цааш. Тэгээд тэг м/секунд хурдтай гэж үү. Тэг нэг үсвэрлээ хурдны өөрчлөлт байхгүй. За дараагийн А3 гэдэг хурдтай байна. А3 гэдэг хурдтай бол энэ нэг шулуунд байгаа учраас шууд өөрчлөлт нэг хурдтай гарч ирнэ. Тэгэхээр 3 дөрвийн хурдтай нь тэнцүү. 3 болон 4 дэх хэсгийн хурдтай тэнцүү. За тэгвэл юмны анхны цэгүүд байна. Эцсийн цэгүүд. Тэгвэл эцсийн хурд нь хасах 30 байна. Дельта V за дельта V хуваах дельта T. За эндээс эцсийн хурд нь авч эцсийн хурд нь 0 хасах нь анхны хурд нь 30 хуваах нь хугацааг нь чөлөөлөг 60-аас 40 60-аас 40. За ингээд бодох юм бол эндээс за 140 хасах 30-ыг хуваах нь 20 буюу энэ хасах 1.5 м/секунд. Секунд хурдыг 1.5 м/секундээр бууруулна гэж. За нэг графикээр үзэх юм бол энэ бол 20 секундын хугацаанд ийм хурдтай байна. Нэгдүгээр дараа нь бас 20 секундын хугацаанд тэг хурдтай. Дараагийнх нь болохоор энэ 40-оос 80 секундын хооронд хасах 1.5 м/секунд квадрат хурдтай байна гэж үзсэн. За тэгвэл эндээс график харах юм бол эхний тохиолдол ингээд өөрөөр нь дараагийн тохиолдол хурдтал 0 дараагийн тохиолдол хурдтал хасах 1.5-аас 40-оос 80 хүртэл гэж. За энэ бол хурдтал хугацааны диаграм. За одоо нэг V-ийн диаграм дээр хашигдсан дүрсийн талбай явсан зам болж байгаа. За тэр амхан явахаар бодох юм бол энэ хэсгийн дүрсийн талбай. За тэгэх юм бол x-ний тэнцүү юу ч үгээр
Энэ тал нь 30, энэ тал нь 20. 30-ыг 20 дөрвжүүлээд энэ тийш үндэсний тал байгаа учраас 2 хувааж. Энэ бол 30 м/секунд 20 секунд хуваах 2. Эндээс юу болж байгаа гэхээр 602 тухахаар 300 м. За эхний үйл. Хоёр дахь төлөвлөгөө. За энэ яагаад биш үү байх гэж хэлсэн юм бэ? Урагшаахаа хөдөлгөөн байна. Энэ болохоор урагш хийж. Тэгэхээр 30 м/сек үргэлжлэх нь 20 секунд. За зөвс үгээр 30 м/сек болдоор энэ хугацааны завсар тогтолж байгаа. Энэ хугацааны завсар нь 40-оос хасах нь 20 гэхээр энэ завсар гэж. Тэгээд энд 20 секунд байна. Эндээс 600 м авсан байна. Одоо цааш энэ хөтөл босох хүртлээр бас ижил одоо цаашаа хурдан удаашрсан гэдэг цаашаа шилжиж явсан. Тэгэхээр энэ бүсийн талбар бас юу болох вэ гэхээр тэнцүү өндөр 30 тал нь өрнө 20 секунд болно. Тэгэхээр 30 секунд 20 секунд ваан. Эндээс энэ бас 300 м. Эндээс хойш юу болж байна? За энэ бол бухарч явж байгаа. Буцаад явж байгаа гэсэн. Буцаж явж байна гэдэг чинь энэ чинь x дүүрсэн. Бас дүүрсэн талбар болох нь энэ тал нь 20, энэ тал нь 30. Тэр 30 м/секунд үржих нь 20 секунд ваахан. Тэгэхээр 300 м. Эндээс үрж өгч. Эхний 20 секунд 300 м. Урцаад эндээр урцаад цаашаа 600 м явсан. 300-аас 600 м явсан гэхээр чинь 900 байсан. 900. Энд нэг юм алдаад байна. Юу алдаатай юм бэ гэхээр сүүлийн хурдан 30 м/секунд байна гэдэг чинь энэ сүүлийн яг энэ акшн дэх шүргэгч нь хурд болж байгаа юм. Тэр хурд нь энэ шулууны алдаа тэнцүү. Яагаад тэгэхээр энэ шулуун чинь энэ шулууны нагалт өөрөө 30 м. Одоо эндээс энэ шулууны нагалт нь яг энэ параболынхаа яг эцсийн акшн дэх шүргэгч шулууны нагалттай тэнцүү байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр энэ 30 м/секунд энэ эцсийн хурднаас 30 м/секунд. Тэгвэл би графикаа зурхтаа энэ шүргэгчийн дагуу ийм параметр басна гэсэн үг. Энд дээр нэг мөр үүсгэж болохгүй гэсэн үг. За. Дараагийнх нь юу болох вэ? Дахиад тэндээс 30 м/секунд удаад 60 секунд хүртлээр 300 м явсан. За тэгвэл 60 м/секунд удаад 300 м явсан гэдэг чинь 1200 м-тэй болсон гэсэн үг. Одоо тэгэхээр би ингээд парабол гэдэг болох хэрэгтэй. Гэхдээ энэ параболын шүргэгч нь бас энэнийхээ шүргэгчтэй тэнцүү байна гэж үзэх юм бол ийм парабол байна. За тэгээд энэнээсээ цаашаа яг ижил хурдтай явж байгаа учраас энэ парабол яг үргэлжлсэн парабол зурагдах хэрэгтэй. Тэгэхээр үргэлжлүүлээд цаашаа 80 м дээр ирдэр очих хэрэгтэй буюу энэ зурагна гэсэн үг. За энэ нь юу болох вэ гэхээр ажил хугацааны дээр. За эндээс харах юм бол яг эцсийн агшин дах шүргэгч нь энэний шүргэгчтэй тэнцүү байна. Энэний эхлэлийн шүргэгч нь энэний шүргэгчтэй тэнцүү байна гэдэг чинь яг энэний эхлэх анхны хурд нь энэний хурдтай тэнцүү байна гэдгийг илэрхийлж байна. За эндээс мэдээж зам хугацааны диаграмыг шилжүүлэх юм бол энэ ухарч яваа хэсгийг
төлөв тавьж байгаа симметри дэш нэг үрж байгаа юм шиг цааш нь төлөв бурчих юм бол зам хугацааны дээр